간다고
мэхэн санаалтмаар сэргэлэн хонгор чимний юмаа сайхан төрсөн чамай гандагуудаа санаамаа адах явна сайхан төрсөн чамай гандагуудаа санаалтмаар гинэм хонгор чимний юмаа байдаг төрсөн чамай гандагуудаа гэрийн зүгтээ адах явна байдаг төрсөн чамай гандагуудаа За миний нэр Туя. Бид нар манай ангийнх нь 1986 онд 10 дугаар анги Увс аймгийн Тэс суманд төгссөн. Төгслийнхаа 40 жилийг өнөөдөр хийж байна. За манай Тэсэд 5 8 дугаар анги байсан. 5 нь 2 10 дугаар анги байсан. Тэгээд өнөөдөр 50 60-аад хүн цугларсан 40 жилийн явааг хийж байна. Манай ангиас бол гавьяат ажил төрийн гавьяат ажилтан төрсэн улсын зам Бомбаяр бас манай ангийнх. Тэгээд төрийн албанд насаараа ажиллаж байгаа Сайсран, Оюун цэцэг гэд сайчууд зөндөө байна. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нэлээд алдартай эмч Бацөх маань байна. Гэх мэтлэн улс орныхоо одоо салбар болгонд бүтээн байгуулалтанд ажиллаж байгаа ийм сайхан хүмүүс байна. Тэгээд өнөр өтгөн өр хүүхдүүдтэй болсон. Тэгээ өнөөдөр 40 жилийн яваа маш сайхан тэмдэглэж байна. Өөрсдийнхөө төрсөн нутагт за манай төгсөгчдөөс Дархан, Сэлэнг, Төв аймаг, Улаанбаатар, Хинтээ аймаг, Увс аймаг, Тэс сум гээд газар газраас найз нөхдөд ирсэн маш сайхан тэмдэглэж байна. Тэгээд нийт ангийн одоо найзуудаа бас маш сайхан багш нар маань байгаа. Багш нарыгаа бид нар бас тусгаад нь баяр хүргэсэн байгаа. Багш нартай эрүүлэн хийх хүсье. Ангийнхан маань бүгдээрээ сайн сайхан эрүүл сарвал амьдарч ажиллаж байгаа. Тэгээд сайн сайхан явж байгаад нь бид нар бүгдээрээ маш их баяртай байдаг. Тэгээд ангийнхандаа цаашдынх нь ажил амьдралд улам их аз жаргал эрүүлэн амжилтыг хүсье. Тэгээд бид нар бас өнөөдөр хичнээн 40 жилийн ойгоо хийгээд яаж байгаа ч гэсэн одоо ч гэсэн улс орныхоо одоо бүтээн байгуулалт хөгжилд хувь нэмрээ оруулаад ажиллаа хийцгээж байна. Бас том компанитай Тэсо компани захирал манай сайн зургал байна. Манай ангийнханд маш их төшөг болдог. За манай Улаангомд нийгмийн даатгалд ажиллаж байгаа Батхүү гэх мэтлэн төрийн албан хаагчд нэлээ их байна. Эмчнэр байна, багш нар байна, байгалмаа энтергээд багш нар байна тий. Маш инженерүүд байна. Том компани захирлууд байна гэх мэтлэн ангийнхан минь сайхан явж байгаад бид маш их баяртай байдаг. Тэгэд нутаг орондоо ирсэн чинь цаг агаар маш сайхан байна. Сая Хяргас нууран дээр нэг хоног амраад тий огтолтой хийгээд авсан. Өнөөдөр Улаангомдоо бид нар ус нууран дээр бас очино. Хүлээн авалтаа хийн. Маргааш бас төрсөн нутагт тесттэй очино. Ус нуурынхаа хөвөнд бас энэ баярынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Тэгээд одоо бид нар яг төгсөлт гэвэл одоо бараг 200-аад хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэднээс одоо ажилтаа тий одоо наадмын их урт амралтын дараа ажилласаа бас чөлөө авч чадахгүй ажилтаа хүмүүс байна. Бас ингээд хол газар гадаад дотоодод бас хүмүүс байна тий. Оросын албаны улсад гэхэд манай найз Алтан чимэг гээд одоо 10 жилдээ бас онц сурдаг байсан хамгийн хөөрхөн охин байсан. Тэр охин маань одоо Оросын албаны улсад
бас хувийн бизнес хийгээд маш том компани удирдлагад ажиллаад ингээд ажиллаж байна. Бас тэр найз маань ирж чадсангүй гэх мэтлэн яг ажил амьдралын шаардлагаар ирж чадаагүй найзтай бас 40 жилийн мэндийг хүргэе. Та бүхэн маань сэтгэлээрээ энд бид нартай цуг байгаа гэдэгт итгэлтэй байна. Ирмээр байсан ч ирж чадаагүй та нартай ингээд увсаас мэнчилгээ дэвшүүлж байна. Тэгээд 40 жилийн өмнө сайхан болж байна. Та нар минь тэр зургуудыг үзээрэй, энэ видео бичлэгнүүдийг үзээд бид нартайгаа бас цуг байгаараа та бүхэндээ цаашдынх нь ажилд амжилт хүсье. Дараагийн уулзалтанд ирээрэй гэж бас урьж байна. 1984 оны 8 дугаар ангийн төгсөлт, 1986 оны 10 дугаар ангийн Увсан аймгийн Тэлсмийн төгсөлтийн уулзалт, тусламж уулзалт сайхан болж байна. Бид бүхэн тусгай хөтлөөр гарган Херсон нуурын жуулчны баазтаар угталт хийгээд өнөөдөр Балдаргын талбай дээр цэцэг өргөж тэгээд тодорхой хүмүүсийг бас шагнаж урамшуулах юм ажил явагдаж байна. Цаашдаа бол бид нар төрөлх сургуулийнхаа босгоор алхаж анги хамт олноо бас алдаршуулах ажил цаашаа өргөжлөд явах юм аа. Нийт төгсөгчд бол сайхан байна. 20 жил 30 жил уулзаагүй хүмүүс ирсэн байна. Энд баяр дээр баяр намжсан сайхан үйл явдал болж байна гэж бодож байна. Тэгээд нийт энэ төгсөлтийнхаа баярт оролцож байгаа анги хамт олондоо урд удаан асалж удаан жаргаж сайхан ирж хүчтэй энергитэй сайхан баярлцаагаараа гэж хүсээрээ. Мөн босоод найз нөхдөд өсөж байна. Ирж чадаагүй болно эртэн байгаа гэдэг сайхан. За энд бас ирж амжаагүй бас ажил амьдралын шаардлагаар хорим найрын ажилдаа байгаа найзуудаа бас нийт энд оролцож байгаа анги хамт олонныхаа өмнөөс баярын мэндийг өргөн дэвшүүлье. 84 оны 8 төгссөн, 86 оны 10 төгссөн ангийн найзууд ингээд уулзж байна. Бас өмнө бас олон жил уулзаагүй найзууд ирсэн бас их сайхан байна. Ерөнхийдөө хүн маш олноор ирсэн байна. 84 оны 8 төгсөлтгээд өнгөрсөн 24 онд бас бид нар бас манжуурын аялал хийсэн. Тэр бас их гоё дурсамжтай сайхан аялал байсан. Үнэхээр бас ингээд уулзах бол үнэхээр олон жил нэгнээ үзээгүй, уулзаагүй найзууд уулзахад бас их сайхан байна. Тэгээд бидний уулзалт ингээд өнөөдрөөс эхлээд Увс нуурын жуулчны бааз тэсийн талдаа ингээд бас уулзалт үргэлжлэнэ. Үнэхээр бас дурсамж сайхан уулзалт болж байна баярлалаа гэж. Гэхдээ яах вэ бас тухайн хүүхдтэй байх бас нэг өөр одоо бол аргагүй бас тэгээд эдгээр чи бараг 60 дэгч байна. Тэгтэл ерөнхийдөө хүүхд насны эндсэн шаран шин төрхөөд бол угаасаа л байгаар хэмжээр хадгалж байна. Тэгэхээр бас сайхан харагдаж байна. За энэ бол үнэхээр бидний бас түүх хөөрсөн, дурсамж хөөрсөн сайхан өдрүүд болж өнгөрч байна. Бид бүхэн бол Увсан аймгийн Тэс сумыг 1976-аас 86 онд 10 дахь ингээд төгсөө тэрнээс хойш 40 жил өнгөрсөн байна. Хэдийгээр энэ маш хурдан амьдралын тойргоод агаад бид нар эндээс үүрнээсээс исэн шуухаа шиг явсан боловч бид бүхэн ингээд байнга уулзаж учирч дурсамж ойнуудад тэмдэглэж ирсэн боловч энэ бол үнэхээр бас онцгой ой байлаа. Ягаад гэвэл өөрийнхөө төрсөн нутаг төрж өссөн үлгийн нутагтаа очино төрлөх хот улаан гомдоо тэмдэглээд бид бүхэн нээлттэй хийгээ зогсож байна. Тэгэхээр манай хамт олон бол ер нь зөвхөн ойгоор төдөөгүй жилдээ 2-3 удаа уулздаг, жил болгоно шинэ жилээ тэмдэглэдэг. Үнэхээр энэ насндаа бол бид нэр байнга бидний амьдрал үйл ажиллагаа амьдралын явцад насан туршийн найзууд байж чадсанараа үнэхээр бахархаж явдаг. Тэгэлгүй манай төсөлтөөс ихэнх бол энэ тэргэхгүй ерөөсөө бид нар үнэхээр идэвхтэй өөрснөө бүтээж чаддаг ийм хамт олон байсныгаа бид нар энэ олон жилүүдэд олон байж байхад 40 жил гэдэг чинь харж үзэж мэдэрч үнэхээр бахархаж явдаг хамт олноороо. Эх орондоо болоод бид бүхний дунд ивэлтэй төвшигтэй төрөлх нутагта хамт олондоо ахан дүүстэй нутаг орондоо ивэлтэй төвшигтэй үнэхээр химиг хөлмөрлж явж байгаа онцгой хүмүүсээ нэрлээ бүгдээрээ их мундаг л да манайхан. Эх орондоо хувийн нэмэртэй зөвхөн өөрөө ихгүй хамт олондоо эх орондоо төвшигтэй дулууртаа олон хүмүүсийг нэрлж олноо. 1976-аас 86 онд
төрөлх сургуулийг Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулиа төгссөн нийт төгсөгчдөө баярын мэнд хүргье. За тэгээд энд ирсэн бүх найзуудаа болоод за ирж амжаагүй ажилдаа төрөлтөө бас зав зайн болоогүй байгаа бүх хүмүүстээ хамгийн сайн сайхныг хүсье. За бид бүхэн үнэхээр сайхан баярлж байна. Үнэхээр сайхан дурсамж хөөрч байна. За бидний амьдралд бол үнэхээр мартагдчихгүй сайхан өдрүүдийг бид тэмдэглэж өнгөрүүлж байна. Өссөн дөрсөн сайхан утгатай ирээд 40 жилийнхаа ог тэмдэглэж байгаа ангийн найз нартай бас ирж амжаагүй Улаанбаатарт бас хөдөө орон нутагт байгаа найз нартай бүгд нь баярын мэнд хүргье. Сайхан байна. Та нар минь сайхан баярлаарай. Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийг 1986 төгссөн төгсөгчид сургуулиа төгссөний 40 жилийн уулзалтаа төрлөх нутаг Увс аймагт ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэхүү төгсөлтөөс улс орон нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарт манлайлан ажиллаж байгаа олон шилдэг боловсон хүчин төрөн гарсан байдаг. Тухайлбал Тэсо корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Одонгийн сайн жаргал, Монгол Улсын заан Дамрангийн Бомбаяр, Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Намсангийн Туяа, Монгол Улсын гайлын тэргүүний ажилтан гайлын зөвлөх Далаагийн Батогдох, Монгол Улсын ардын боловсролын тэргүүний ажилтан Нэрт математикийн багш XYZ сургуулийн төвийн захирал Цэвэний Даш Цэвэг, Монгол Улсын эрүүлгийг хамгаалахын тэргүүний ажилтан хүний хэмч Жамлын Батсүх, Монгол Улсын нийгмийн даатгалын тэргүүний ажилтан Тэс сумын төр захиргааны Ахмад ажилтан Оршихын Батхүү, Монгол Улсын нийгмийн даатгалын тэргүүний ажилтан Тэс сумын төр захиргааны Ахмад ажилтан Эрдэнийн Лайсүрэн, Тэс сумын төр захиргааны Ахмад ажилтан Батагийн Цоожил Сүрэн зэрэг олон шилдэг сэхэтэн мэрэгжилтэн энэ төгсөлтөөс төрөн гарсан байдаг. 40 жилийн уулзалтын үеэр төгсөгчид эрдмийн өргөө багш нартай хүндэтгэл үзүүлж хамт олонныхоо нөхөрлөлийг баттгаж турсамж хуваалцлаа. Мөн их орон ард түмнийхээ төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий төгсөгчдийг Монгол Улсын төрийн дээд одон медалаар шагнасныг албан ёсоор гардуулан өгч халуун баяр хүргэлээ.